цагаан хүнсний хувьсгал эрүүл Монгол хүн гэдэг одоо энэ дөрвөн хөтөлбөрийг ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа эдгээр маань бүгдээрээ хоорондоо хүү холбоотой. Монгол улсын ерөнхийлөгч Хунагийн хөрөлсөхийн санаачсан цагаалт үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд энэ хугацаанд одоо 100 гаруй аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгөийг зээл авч үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд чадамжаа нэмэгдүүлээд байна. Ингээд өнөөдөр Хамбог гишмэртэй ирсэн байна. Хамбог гишмэрийн ерөнхий захирал ганццэг захиралтайгаа одоо ярилцахаар ирсэн байна. Цагаалт үндэсний хөтөлбөрийн хүрээнд одоо хэн төгөөний зээл аваад үйл ажиллагаа яаж өргөжүүлэх вэ? Талаараа таас ярьж. Хамбог гишмэрийн үед одоо цагаан хэмжээнд одоо хоног хөрөнгөний авсан. Хоног хөрөнгөний зээлээр одоо чактер хэмжээнд одоо хамгийн сүүлийн үеийн хөр гармын машиныг 25 ширхэг одоо авсан байна. Нэгдүгээр хоёрдугаар бид нар хөрөнгө оруулалтын оруулалтаа өргөсгөө 8 давхар байшинг бол одоо бид нар бас хүн оруулж байна. Үндснээр бол одоо үйлдвэрлэлийн хүчин чадлыг бол 50% нэмж байгаа. Сүүлийн 30-аад жилдүүл одоо хэрэгжээгүй хамгийн том хөтөлбөр бол цагаан алт хөтөлбөр. Бид бол анх удаа бид нар ийм зоригтой хөрөнгө оруулалтуудыг хийж, зоригтой үйлдвэрлэлээ өргөтгөж байгаа. Хуучин бол бид нар хий гэсэн боловч нэг айцтай байдаг байсан. Одоо цагаан алт хөтөлбөр хэрэгснээр бид нар бол одоо маш их зоригтой шийдэмгий том хөрөнгө оруулалтуудыг хийж чадсан. 6500 м2 үйлдвэрлэлийн барилгын барьж одоо маш богино хугацаанд ашиглалтанд оруулсан. Тоногт хөөрөмжийн 30 тэрбум төгрөгийн тоногт хөөрөмжийг бас зоригтой захиалга хийж, тоногт хөөрөмжөө угсраад одоо үйлдвэрлүүлээд хуулгаад үйлдвэртээ орон суулгаад хэвийн ажиллаад эхэлсэн байгаа. Энэ маань хамгийн сүүлийн техник технологиг нэвтрүүлж чадаж, ажлын байрыг бий болгож чадаж, баялаг бүтээж чадаж байгаадаа бид хүн бахархалтайгаар хэлж байна. Экспорт бол маш их нэмэгдсэн. Түүхийн долларын үнэ бас нэмэгдсэн байгаа. Ажлын байр нэмэгдсэн, татвар төлөх бааз суурь маань нэмэгдсэн. Эдийн засагт улс эх орны эдийн засаг болон ард иргэд аж ахуй нэгж бид нарт бол маш их ээлтэй, маш их олон үйлдвэрүүд баярлж байгаа. Маань богино хугацаанд биш, урт хугацаандаа ингээд хэрэгжиж явбал Монгол улсын эдийн засаг, нийгэмд асар их хувь нэмрийг үзүүлэхээр үнэхээр өгөөжтэй сайхан хөтөлбөрүүд байгаа. За Хамбог гишмэр маань ерөнхийлөгчийн санаас цагаан алт хөтөлбөрт хамрагдаж 2 жилийн хугацаанд бол зөөлөн оёдлын үйлдвэрлэл болон шүлжих үйлдвэрлэл дээр хүчин чадлаа нэмсэн байгаа. Шүлжих үйлдвэрлэлийн Шимасекийн оёдлгүй шүлжигдэх фул гармант машин нь бол 26 машин. Оёдлынхоо зөөлөн оёдлынхоо цехт бид нар бүрэн гүйцэд костюм пижакийг одоо бүх эндүү пресс одоо юугаар ордог заах мөр залгах одоо гэх мэтлэн бүх технологийн тоног хөрөмжүүдийг бол зөөлөн оёдлолтой бол бүрэн тоноглож цуглуулсан байгаа. Зөөлөн оёдол талдаа бол манайх Speed Fabric гэдэг Солонгосын оёмол бүтээгдэхүүн пижак ойдог компанитай гэрээ хийсэн байгаа. Энэ компанитай хамтарч ажилласнаар бол бид нар самсан ноолороо Колумбо болон Ларофена гэх мэтлэн Италийн компаниудад бид нар самсан ноолороо экспортлдог. Эннийхээ юугаар эргээд Монголын ноолор маань эргээд Италид даава болоод хийгдээд буцаад Монголдо орж ирж байгаа. Монголдо орж ирж буцаан бүлэн бүтээгдэхүүн болж гарч байгаа гэдэг юг бол илүү одоо Монгол ноолор маань одоо дэлхийг бас гойж чадчихна гэсэн өрөөндөө бид нар ажиллахаар өргөтгөлөө хийсэн байгаа. За тэгэхээр та бүхэн бас энэ доктортой хүртлийн зорилтуудад нийцсэн ийм үйл ажиллагаа эрхэлж байгаа шүү дээ, тий. Мөн одоо энэ сэргээгт эрчим хүчийг ашиглаж байгаа. Энэ талаараа ярьж.
Хамбогд гişмэрийн хувьд бол нийт үйлдвэрлэлийн 40%-ийг бол сэргээт хэрчим хүчээс бол хэрэгжилж байгаа. Хог хаядлын менежмент бас ингэж хэрэгжүүлж байна. Ер нь ногоо үйлдвэрлэл болох зорилго тавьж ажиллаж исэн. Одоо бол бид ногоо үйлдвэрлэлээр болцсон байгаа. Европ стандартын бол одоо хэрэгжүүлсэн Монголын анхны үйлдвэр гэж бол одоо манай Европын брэндүүд одоо жил болго аудит хийж байна. Тэрүүгээр бол гарч байна. Тэгээ энэ жилийн хувьд бас бид нар батраа хамгийн сүүлийн үеийн батраа бас авч хэрэглэсэн байгаа. Тэгэхээр бид сэргээт хэрчим хүчийн бол жил болгон хувийг бол нэмээд явах төлөвлөгөөтэй байгаа. Сэргээт хэрчим хүч хэрэгжилж одоо хог хаядлын менежмент одоо хэрэгжүүлж байна гэдэг маань одоо ногоо үйлдвэрлэл Европ стандарт хангасан үйлдвэрлэл болоход бол үнэхээр төхөмтэй байгаа. Бид нар бол маш их экспорт Европ руу хийдэг учраас бид нар Европ стандартыг хангаж ажиллахаас өөр аргагүй. Тиймээс байгаль дээлтэй ногоо үйлдвэрлэл одоо явуулж байна гэдэг маань одоо бидний номер 1 асуудал гэж бид нар бодож байгаа. Манай компани 2021 онд анх сэргээт хэрчим хүч ашиглаж эхэлсэн. 20 киловаттын нарны цахилгаан. Дараа нь 2023 онд 60 киловаттын нарны цахилгаан үүссэн. Тэгээд нийтдээ 80 киловаттын нарны цахилгаан үүссэн болсон. Одоогийн байдлаар 25 онд 99 киловаттын нарны цахилгаан үүсвэр сүлжих үйлдвэрлэлийн дээр бүрэн суурьлуулж ашиглалтанд орсон байгаа. Нэгснээр манай компани нийтдээ 179 киловаттын нарны цахилгаан үүсвэр ашиглаж эхэлсэн байгаа. Яг сүлжих үйлдвэрлэлийн нийт хэрэглээний 30% бол бид хангаж байгаа. 2026 онд 215 кВт цагийн хүчин чадалтай батарей хөрвөлөөр суурилсан. Энэ нь болохоор мөн адил сүлжих үйлдвэрлэлийн тав тасарсан үед ч ямар ч тавны хязгаарлалтанд орохгүйгээр шууд 0.2 миллисекундын хурдтай шууд холболт хийгээд ажиллах тохиргоотой. Сэргээт хэрчим хүч ашигласнараа ноолрын салбар болон үйлдвэрлэл ажлын нэгжийн салбартаа анхдагч нь болсон байгаа. Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт үндэсний хөдөлгөөн маань 2 дахь жилдээ үргэлжилж байна. За энэ үндэсний хөдөлгөөн бол ноолуур аширны салбарт хэрэгжиж байгаа юм томоохон үндэсний хөдөлгөөн. За энэ дундаас ноолуурын салбарт гэх юм бол бид нар бас өнгөрсөн онд ноолуурын үйлдвэрийн салбартаа эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлийг олгосон. За үүний үр дүнд бас бид нар өнгөрч 2025 онд 4,000 тонн самсны ноолуурыг экспортлсон. За энэ маань бас түүхэндээ бас гараагүй юм амжилт. 2024 онд угаасны ноолуур экспортлог байсан бол бид нар одоо самсны ноолуур экспортлог болсон. За цаашдаа бид эрэм зурцаж бэлэн бүтээгдэхүүний экспортод нэмэгдэл. Энэ бүтцийн өөрчлөлтийг бол салбарынхаа үйлдвэрлэгчтэй хамтраад хийгээ явж байна. За олон улсын ГОЦ, за ISO стандартыг манай үйлдвэрүүд маань нэвтрүүлж байна. За салбарын үйлдвэрүүдийн бас экспортыг нэмэгдүүлэх хүрээнд гадаад харилцааны яам ноолуурын холбоотой хамтраад газар зүйн залттай бүтээгдэхүүн бий болгох ажлыг эхлүүлж байна. За энэ хүрээнд Европын холбоо нь Монгол улсад бэлтгэж байгаа 5 өнгийн ноолуураа газар зүйн залттай бүтээгдэхүүн болох ажил маань эхний шийдвэрт хэрэгжээд дууссан. Игснээрээ бас бид зөвхөн дэлхийд дахин Монгол улс маань 5 өнгийн ноолуур бэлтгэхээр энэ онцлогоо бас Европын зах зээлд таниулах экспортын нөхцөл ийм ажлыг бас хийдэг явж байна. За сүүлийн үед бол ерөнхийдөө малчид маань өөрсдийнхөө орлогыг нэмэгдүүлэх үүднээс одоо жин дээр их анхаарсан. Тэр жин дээр анхаарснаас болж одоо ноолуурын ширхэгт маш их бүдүүрсэн. За эргээд энэ нь бол зах зээл дээр борлуулагдахад маш их хүндрэл учирсан. Тэгээд малчдын орлогоч тодорхой хэмжээгээр буурсан, үйлдвэрүүдийн үйл ажиллагаа нь ч бас доголдол үүссэн. Одоо ингээд харьцангуй бас энэ цагаан алт хөтөлбөрийн хүрээнд тэгээ малчдын орлого нэмгэж байгаа ийм үед бол малчид энэ түүхий дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Анхаарч байгаа. Тэгээд сургалт сурталчилгаа манай компани зүгээс өөрийн биеэр одоо их явж малчдад хоршоодод энэ сургалт хийсэн. Одоо үүний үр дүнд бас биднес тодорхой ажлуудыг хийлээ. 25 онд биднес Өмнө Говь аймгийн Номгон сумын Лусын сэрчим орчоонд одоо 300 ухан нишиг буюу Сүхбаатар аймгийн угшилтай ийм ухан нишгийг хүргэж нийлүүлсэн байгаа. Энэ нь бол цэвэр одоо нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил байгаа. Ямар ач холбогдолтой юм бэ гэвэл тухайн орон нутгийн ноолуурын чанарыг сайжруулах, микроныг нарийн болгох, тэгээд дээрэс нь яг нэг өнгийн ноолуур гардаг ийм болгох ийм зорилготой. Эхнээсээ ч одоо малчид ам сайтай байгаа. Одоо 2 дахь үе буюу 27 оноос эхлээд ноолуурын гарцсан микрон бас сайжрахын төлөвтэй байна гэж дүгнж байгаа.
гэсэн малчид бас яг энэ туршлагаас малынхаа үйлдвэр угсаан дээр анхаарах хэрэгтэй. Тэгээд гарч байгаа ноолорынхаа микрон дээр маш анхаарал дэлхийд бас өрсөлдөх чадвар бий болоод малчтын шиг орлого нэмэгдэн малчид маань үндсэндээ бол түүхий дээр маш анхаарах хэрэгтэй байна л гэдгийг дахин хэлмээр байна. За нөгөөдгөр бас энэ олон улсад ерөөсөө юм чиг хандлага яваад байна шүү дээ. Тийм малын гаралтай түүхий дээр бүтсэн одоо бүтээгдэхүүн буюу хувцас өмсөх. Хувцас гэдэг маань ерөөсөө одоо зөвхөн амд орж байгаа хоолоос гадна одоо биеинд хүрэлцэж байгаа энэ одоо бүтээгдэхүүн химийн гаралтай гэхээсээ илүү амьтны гаралтай нэг бол ноос те кашмир гих мэтчлэн ийм одоо түүхий дээр одоо гадныхан илүү бүтсэн бүтээгдэхүүнд хэрэглэх юм чиг хандлага руу явж шүү дээ. Тэгэхээр энэ дээр та надад мэдрэгдэж байна уу? Энэ дээр ямар хөө? Манай кашмирын бүтээгдэхүүн бол одоо дэлхийд хамгийн эко бүтээгдэхүүн, ногоон бүтээгдэхүүн байгаа. Одоо хамгийн урт наслжилттай байгаль дэлхийд одоо хаялаа хэд шууд задардаг тийм эко бүтээгдэхүүн учраас одоо кашмирын бүтээгдэхүүнийг бол дэлхийн бүх топ брэндүүд одоо бараа бүтээгдэхүүндээ хэрэгжилж байгаа. Тэгэхээр манай Монголын кашмир бол тэр тусмаа хамгийн эко, хамгийн ногоон бүтээгдэхүүн байгаа. Үүнийг бол одоо дэлхийн бүх брэндүүд бол одоо кашмир л гэж байна шүү дээ, тийм. Ерөнхийлөгчийн айлчлал, Италийн айлчлал дээр нь бол бүхэл хүмүүс кашмир, Монголын кашмир үнэхээр сайхан, Монгол гоё кашмиртэй шүү гэж хүн болгонд тэгжсэн. Тэгээд ер нь бол манай Монголын кашмир бол дэлхийд үнэхээр алдартай, үнэхээр гоё эко. Энэ бол үнэхээр органик бүтээгдэхүүн маа. Хүний биед хамгийн ээлтэй, байгаль дэлхийд хамгийн ээлтэй, хүний хувцсны ишкавнд хамгийн олон жил насжилттай ийм эко бүтээгдэхүүн. Үнэхээр дэлхийд маш их ховорхон тийм бүтээгдэхүүн. Одоо кашмир бол одоо Хятад, Монгол, Иранд нэг жоохон байна. Ингээд 3 улсад л байдаг. Тийм нандин хамгийн чамин, хамгийн тансаг, хамгийн эко бүтээгдэхүүн бол манай Монголын кашмир байгаа. Цагаан алт